За сайн байцгаана уу. Өнөөдөр бид хураангуй теолог төслийн 2 дахь доктриныг бид үзнэ. Бид нийтдээ 8 төрлийн доктриныг үзэж байгаа. За эхний доктрин бол Бурхны үгийн талаарх доктрин гэдэг сэдвээр бид 7 хичээлийг үзсэн. Харин өнөөдрөөс эхлээд бид Бурхны талаарх доктрин гэдэг сэдвийн хүрээнд 6 хичээлийг үзэх байгаа. За өнөөдөр би та бүхэндээ Бурхны талаарх доктрин гэдэг сэдвийн эхний хичээл буюу хураангуй теолог төслийн маань 8 дахь хичээлийг та бүхэндээ төлөвлүүлье. За Библийн ишлэлийг би дэлгэцийн хажууд тавина. Тэгээд та бүхэн эдгээр Библийн ишлэлийг бичиж тэмдэглэж аваад Библиэс уншаад хичээлээ сонсох юм бол хичээл маань танд илүү ойлгомжтой, тодорхой болох байгаа. За би Библийн ишлэлийг уншлаа. Дэд хууль номын 29-р бүлгийн 29, Иов номын 11-р бүлгийн 7-оос 8, Дуулал номын 19-р бүлгийн 1-ээс 4, Иремья номын 9-р бүлгийн 23-аас 24, Матай номын 11-р бүлгийн 27, Иохан номын 17-р бүлгийн 3-р эшлэл, Үйлс номын 14-р бүлгийн 8-аас 18, мөн Үйлс номын 17-р бүлгийн 22-оос 31, Ром номын 1-р бүлгийн 18-аас 25, Ром номын 2-р бүлгийн 12-оос 16, 1-р Коринт номын 13-р бүлгийн 12, 1-р Иохан номын 5-р бүлгийн 20-р ишлэл. За эдгээр ишлэлүүдийг та бүхэн бич тэмдэглэж аваад Библийг уншаад дараад нь энэ хичээлийг сонсоорой. За өнөөдрийн хичээлийн сэдэв болоод Бурхан тань мэдгдэх үйс мөн төсөөлшгүй гэдэг ийм сэдвээс орно. Өөрөөр хэлбэл Бурханыг тань мэдэх үйс хэмжээнд бид мэдэх боломжтой. Гэхдээ Бурханыг бид бүрэн дүүрэн таньж мэдэхгүй юм гэсэн ийм агуулгаар бид өнөөдөр хичээлийг үзнэ. За би 4 чухал ойлголтыг тайлбарлана. Тэгээд энэ хичээлийн төгсгөл та бүхэн энэ 4 чухал ойлголтыг тодорхой хэмжээгээр ойлгосон байна. За нэгдүгээр ойлголт бол Бурханыг бид танин мэдэх боломжтой. За бид Бурханыг гүнзгий нарийн судалсан учраас Бурханыг илүү их таньж байгаа юм биш. Харин Бурхан бидэнд өөрийгөө илчилсэн тэр хэмжээгээр, тийм ээ. Бурхан өөрийгөө 100% гэж бодох юм бол бидэнд 10% илчилсэн үү, 2% илчилсэн үү, 5% илчилсэн үү гэдэг нь Бурханы өөрийнх нь сонголт байгаа. Бидэнд илчилсэн тэр хэмжээгээр нь бид Бурханыг танин мэдэх боломжтой. Бурхан өөрийгөө 2 төрлийн илчлэлээр харуулсан байдаг. Нэгдүгээрх нь ерөнхий илчлэл, хоёрдугаарх нь онцгой илчлэл. За эдгээр илчлэлийн талаар бид илүү тодорхой үзнэ. За тэгээд Бурхан өөрийнхөө тухай энэ ойлголтыг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн хүндэл Бурхан өөрийгөө илчилсэн гэсэн. Мал амтан адгуус, загас жаргахай, нисдэг агаарт нисдэг шувууд гэх мэтлэнгээр тэдгээр нь Бурханы бүтээл мөн боловч хүн шиг Бурханыг танин мэдэх ийм түвшинд бол хизээч очиагүй гэсэн. Тиймээс Бурханыг хувьчлан таньж мэднэ, түүнд итгэнэ гэдэг нь ертөнцийн хамгийн том бахархал юм. Яагаад гэвэл өөрийнхөө бүтээгчийг таньж мэднэ гэдэг бол өөрийнхөө бүтээгчтэй хувьчлан түүнийг дотн нөхөрлөнө гэдэг бол үнэхээр мөнх ам юм а гэдэг зүйлийг Есүс хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол түүнийг таньж мэдсэн хүн түүнтэй мөнхөд хамт байх учраас л энэ тэр хүн бол мөнхөд амьтаа юм аа. Тэгэхээр итгэгч хүмүүсийн хувьд бол зөвхөн Есүст итгэл аврагдсан юм биш. Есүст итгэснийхаа дараа тэдний оюун ухаан, зүрх сэтгэл бүх бодол санаагаараа Бурханыг таньж мэдэж түүний хүслийг дагаж амьдрах үед түүнтэй адилхан болж өөрчлөгдөх үед тэр хүмүүс бас баг багаар аврагцаар, сэтгэл зүрх нь ариуссаар хожимын нэгэн өдөр Есүс Христтэй нүүр нүрэ харан уулзах үед дахин цоош нь юр бусын биетэй болж махан биеийн хүртэл аврагдсанаар тэр хүний аврагт бүрэн гүйцэд болно гэдэг зүйлийг итгэгч бид бол хүлээн шүрдэг. Тийм учраас зөвхөн Есүс итгэл тэгэл аврагдсан гэл тэгэл замбраагүй амьдарч болохгүй гэсэн. Харин насан туршдаа түүнийг таньж мэдэж түүнтэй хамт байхын төлөө өөрийгөө бэлтгэж, өөрийнхөө оюун санаа, өөрийнхөө зан чанар, өөрийнхөө хандлагыг тэр хүн Бурханыг танин мэдсэн хэмжээгээрээ өөрчлөгдөх энэ процесс дундуур явдаг юм. Тийм учраас Есүс итгэнгууд шууд ариун болохгүй, харин ариуслын процесс бол
Есүст итгэсэн цагаас ахуулаад эхэлдэг. Тийм учраас насан туршдаа бид ариуссаар Бурхны танин мэдсээр түүний мөнхийн амийн сайн сайхныг энэ дэлхийд ирж ирэх амьдралдаж хүрцээр амьдрах үн мөнхийн амьдрал эхэлдэг гэдэг зүйлийг ойлгох ёстой. За мэдээж одоо итгэгч биш зарим хүмүүс би танаа Библийг ч уншсан та нарыг мэднэ гэж хэлдэг. Үүндээ бол тэр хүмүүсүүд өчүүхэн мэдлэг өчүүхэн эсхийг бол зөв ерөнхийд нь ойлгосон. Тэгвэл тэр хүн бол Есүс Христэд итгээгүй учраас тэр хүн бол аврагдаагүй. Дээрээс нь Есүс Христэд итгээгүй учраас Бурхныг бидэн шиг танин мэдэх ямар ч боломжгүй. Хэдийгээр тэр хүмүүс би мэднэ Библи уншиж байсан гэж хэлдэг боловч үнэндээ Библи судлаад Библийн дагуу амьдралаараа амьдраад Библийн дагуу амьдрал нь өөрчлөгдсөн тэр хүний дэргэд тэр хүний мэдлэг бол маш өчүүхэн байдаг юм аа. Тийм учраас би та нарыг мэднэ гэж хэлж байгаа хүмүүсээс имэх хэрэггүй. Харин Есүс Христийг бид өдөр тутам танин мэдэх, өдөр тутам түүнтэй нөхөрлөх, түүнийг таньж мэдэх энэ мөнхийн амьдралын сайн сайхныг бид амссаар эдэлсээр түүнийг бусд түгээсээр явах ёстой байдаг. За хоёр төрлийн илчлэл гэж ярьсан. Нэгдүгээр илчлэл нь ерөнхий илчлэл. За Бурхан бүх цаг үеийн хүмүүс, бүх газар дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүст тийм ээ тодорхой нэгэн байдлаар бие оршин байдаг гэдэг зүйлээ Бурхан бол илчилсэн байдаг. Жишээлбэл Бурхан бүтээлээр тийм ээ Библийн Ром номын 1-р бүлгийн 18-аас 25, Дуулал номын 19-р бүлгийн 1-ээс 4-р ишлэлийг та унших юм бол Бурхан өөрийнхөө бүтээсэн бүтээлээрээ тэр сүр жавхлангаа харуулсан байдаг. Бид үнэхээр тэр янзганы янзг хараа тийм ээ ямар хөөрхөн, ямар туйхан, ямар үзэгсэлнтэй тогруу шувууг хараа бас мөн арслан барыг хараа ямар сүрдмээр тийм ээ гих мэтлэнгээр бид ан амьтдыг харахтаа тэр ургамал тийм ээ байгалийн бүтэц тийм ээ тэдгэрийн нарийн зүй зохистой зүйлийг харахтаа үнэхээр биширдэг. Ялангуяа шинжлэх ухааны салбарынхан бол тэр байгалаас тийм ээ санаа авч байгалийн тэр эко тийм ээ бүтэц тэр шувууд нисдэгтэй адилхан онгоц бүтээгч юм уу тийм үү усан доогоор яаж байх уу эсвэл агаар сансар огторгууд яаж байх уу гэдэг энэ бүх зүйлийн санааг байгалийн бүтээлээс бол олж авсан байдаг. Тийм учраас тэр бүтээлийг хүмүүс судлах тусмаа үнэхээр алмаардаг, үнэхээр биширдэг. Тийм учраас маш олон зураачид байгалыг зурдаг, биширдэг, байгалийн өндөр уулс дээр гардаг. Тэр сүр жавхлангууд мэдэрдэг. Өөрөөр хэлбэл Бурхан өөрийнхөө бүтээлийн хэсэг нэг болгонд өөрийнхөө мөн чанарыг шигтгэж би бол агуу гайхамшигтай, би бол төсөөлжгүй, би бол хүчрхэг гэдэг зүйлээ Бурхан өөрийнхөө бүтээлээрээ бол харуулдаг. Би жишээлбэл хүний бүтээсэн бүтээл болох ухаалаг гар утсыг тийм ээ хараад сүүлийн үеийн утсыг хараад ямар мундаг камертай, ямар ухаалаг юм бэ, ямар үнэхээр гоё юм бэ гэж биширдэг. Тэгээд тэр утсыг бүтээсэн хүний биширдэгтэй адилхан орчин ертөнцийг бүтээсэн тийм ээ далайдах ан амьтад тийм ээ ой хээр тал байгаа амьтад огторгууд амьдардаг амьтад тэр битгийл бидний нүдэнд үл үзэгдэх тэр макро ертөнцид ч гэсэн амьдрах тэр жижигхэн бичил биетүүдийн амьдрал тэр зүй зохилыг харахтаа бид биширдэг. Тэгэхээр энэ бүгдийн цаана бол нэгэн ухаалаг бүтээгч байдаг гэдэг зүйлийг бол эрдэмтэд гаргаж ирсэн. За даримны онлоор бол нэг эст бүдүүлэг эснээс өнөөдрийн бидний хүн хүртэл ухаалаг болон хувирсан хувирал гэдэг зүйлийг ерөнхийдөө Дарвин бол төсөөлж тавьсан болохоос биш Дарвин бол үүнийг баталж ноцолж чадаагүй. Яагаад гэхээр нэг амьтнаас нөгөө амьтан болж хувирахын тулд завсрын амьтан гэж байх ёстой. Тэгтэл завсрын амьтны ямар ч яс мод тийм ээ олдвор олдоогүй. Нөгөө талаар тийм ээ дэлхийн хөгшин настай хэдэн 100 сая жилийн настай гэж газрын тэр давхаргыг тоолдог тийм ээ тийм тооллууд байдаг. Хэрвээ би Нувагийн усан галвыг үзэх юм бол газар дэлхийг оронгороо эргэж усан галв юулж тийм ээ хамгийн эхлээд хүнд чулуун дараад нь арай жоохон тийм ээ том чулуун тэгээ дараад нь дунд зэргийн дараад нь ис ингээд ингэсээр байгаад газрын олон үеүүдийг бий болгосон. Тэгээд өнөөдөр бидний уул уурхайн салбар гэж магтаад байдаг тийм ээ газрын баялаг гэдэг зүйл байна. Үүндээ Бурхны тэр бүтээсэн зүйлийн нэг хэсэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш их ой мод газар доор олон жил байсан учраас тэр чулуужиж нүүрс болсон. Маш олон амьтад газрын гүний доор олон жил дарагдсанаар тэр нь газрын хий, газ, нефть болж хувирсан. Гэх мэтлэнгээр маш олон зүйлсүүд байдаг. Тэгээд тэр хөгшин дэлхий гэж боддог хүмүүсийг алмааруулсан нэгэн гайхамшигтай үнэн болвол
тэр бүх уюудыг тийм ээ одоо бүгднгийн туулсан юм ургаан модны тухай ийм одоо олдрууд байдаг. Тэгэхээр тэр ургаан мод жишээлбэл нэг үеийг давахын тулд хэдэн зуун сая жил болохгүй нь мэдээж. Тэгэхээр яалтчгүй тийм ээ нуваагийн усан галбын үетэй тэр археологийн олдрууд холбогдчихэдэг. Жишээлбэл бид түүхийн музейг үзэх юм бол чулуун дээр дарагдсан навч ч юм уу чулуун дээр одоо мөрөн гарсан загасны хэлбэр дүрсийг бид хардаг. Тэгтэл ямар ч загас одоо үхээд чулуун дээр хивээ үлдээтэл тийм хүнд одоо штампаар ингээд дартсан юм шиг бол үлдээхгүй. Ямар ч навч одоо тийм ээ гандлаа гэхэд тэр одоо чулуун дээр хивээ үлдээтэл ингэж хүнд одоо жингээр дарахгүй гэдгийг бид бүгдээрээ физикийн хуулийг мэдсэн хүмүүс мэднэ. Тэгтэл тэр нь асар хүчтэй одоо асар огцон зүйлээр газрын тийм ээ одоо тэр хүчтэй одоо лав гарч ирж тийм ээ маш хүчтэй даралтан дотор тэдгээр амьтдыг тэдгээр ургамлыг ингэж хив үлдээж бол ингэж бүрэгдсэн тухай археологийн олон олдор байдаг. Тэдгээр олдрууд нь нуваагийн усан галав гэдэг Библийн түүхтэй болвол хамаарч байдаг. Тэгэхээр бүтээлийг судлах болгонд бурхан бол энэний цаана байдаг. Энэний цаана ухаалаг нэгэн бүтээгч, ухаалаг дизайнер байна гэдгийг бол бид мэднэ. Ухаалаг утсыг бид хараад энийг ухаантай хүн бүтээсэн байж таараа гэж шууд мэддэгтэй адилхан. Бидний орчлон ертөнцийн эргэн тойронд байгаа бүх одоо бүтээлүүд асар ухаалаг. Жишээлбэл жижигхэн нэг муу ялааг бид харахад тийм ээ одоо тэр одоо хаанасаа тийм ээ одоо тийм бензин тос хэрэглэхгүй. Тэгвэл тэр өөрийнхөө биеийн хэмжээнээс хэд дахин илүү өндөрт хэд дахин илүү хурдтайгаар жижигхэн ялтас мэд тийм ээ далавчаараа одоо нисэж чаддаг. Тэгтэл тэр жижигхэн амьтдыг бичгсэн бүтээсэн тэр агуу хүчрэхэд олон янзын амьтдыг бүтээсэн тэр нэгэн зүйл бол самсргүй байдлаас бий болоогүй. Зарим хүмүүс болохоор их одоо тесрэлтийн үр дүнд орчин ертөнц бий болсон гэж хэлдэг. Ямар ч зүйл тесрээ шин зүйл бүтээхгүй тэр нь сүрэл авчирна. Жишээлбэл террорист бомбууд дэлбэллээгээд дэлбэрсэн газар хот цэцэглээд гоё юм болохгүй. Тэнд бол сүрэл үхэл авчирдаг. Харин ухаалаг бүтээгчл тэр амьдралыг гоо сайхныг тэр гоё үзэсгэлэнтэй байдлыг бол бүтээх боломжтой юм а гэдэг зүйлийг бид бүтээлээс хардаг. За хоёр дахь одоо ерөнхий илчлэлээр бурхан өөрийгөө илэрхийлдэг зүйл бол мэс чанар. Өөрөөр хэлбэл хүн төрөхтөө л сайн мөг мэддэг дотоод дуу хоолойтой байдаг. Хүүхдүүд хүртэл асар шудраг энэ их багыг над ихийг өгөөд надад багыг өгчтэй гэж шудрагаас шууд шаарддаг. Энэ буруу юм билээ, энэ зөв юм билээ. Хүүхдүүд буруу хийснээ ойлгоод ингээд гимшдэг, нуугддаг. Яг л буруу хийсэн учраас нуугдж байгаа. Тэгтэл энэ ёс суртахууны хуулийг зөв буруугийн ялгааг хүний зүрхэнд тийм ээ тавьж өгсөн нэгэн бол бурхан юм а гэдэг зүйлийг Ром номын 2 дугаар бүлгийн 12-оос 16 дугаар ишлэлээр бол хэлсэн байна. За бурхан үнэхээр байдаг гэдэг зүйлийг бол олон янзын тийм одоо хүний амьдрал тохиолдсон үйл явдлууд бол баталдаг. Өөрөөр хэлбэл бидний одоо амьдарч байгаа бүхий л одоо орчин тойронд энэ одоо орчин ертөнцийг ажилуулж байгаа энэ бүх од гаргсан тийм ээ одоо зүү зохицол хол ойрын зай тэдгэрийн одоо тойрог энэ бүх одоо нарийн математик, нарийн физик, нарийн уялдааг бий болгосон зүйл нь бол үнэхээр түүний цаана энэ ертөнцийг ажилуулж байдаг, энэ ертөнцийг зүү зохистойгоор удирдах байдаг нэгэн ухаалаг нэгэн байдаг, үл үзэгдэгч бурхан байдаг гэдгийг бол хүмүүс мэддэг. За Үйлс номын 14 дугаар бүлгийн 8-аас 18 дугаар ишлэлээр энэ тухай хэлсэн байна. За мөн бурхан үнэхээр байдаг гэсэн дотоод үнэмшил хүмүүст бол байдаг. Үйлс номын 17 дугаар бүлгийн 22-оос 31 дугаар ишлэлээр бурханд үнэхээр энд ертөнцид үл үзэгдэх тийм ээ бурхан байдаг. Хүмүүс хүртэл айхтар бурхан минь надад туслаач гэж тийм ээ гуйдаг. Тэгтэл ямар бурханаас гуйжээ гэдгийг өөрсдөө мэддэггүй тийм ээ. Тэгтэл орчин ертөнцид тийм ээ энэ олон төрлийн шашин, олон янзын сүсэг бишрэл хэдэн 100 мянган одоо янз бүрийн бөөмөргөл энэ бүх зүйлийн цаана орчин ертөнцийн дээр хүнээс илүү хүчрэхийг агуулсан ус байдаг, агуу бурхан байдаг гэсэн ийм ойлголт байдаг. Энэ бол ерөнхий илчил. Өөрөөр хэлбэл ерөнхий илчиллээр бурхан өөрийнхөө онцгой чанарыг бүтээлүүдээрээ хүмүүст өгсөн ёс суртахууны дээр үндсэн зарчмуудаар хүнээс илүү өндөр дээд ёс суртахуунтай далдын хүч байдаг гэсэн ерөнхий юм ойлголтыг хүмүүс өгсөн байдаг. За онцгой илчлэл гээд хоёр дахь илчлэл байгаа. Онцгой илчлэл нь тодорхой хүмүүс, тодорхой цагт, тодорхой газарт бурхан өөрийгөө илчилсэн
ийм зүйл байгаа. Жишээлбэл Бурхан бичээсээр буюу Библиэр өөрийгөө тодорхой илчилсэн байдаг. 2-р Тимотийн 3-р бүлгийн 15-аас 17 дугаар эшлэлээр үнэхээр Бурханы хүслээр яаж амьдрах юм бэ? Бурхан яаж биднийг чиглүүлдэг юм бэ гэдэг зүйлийг тодорхой хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хар дээр цагаанаар Бурхан өөрийнхөө хүслийг тодорхойгоор илчилсэн ийм зүйлийг бид Библиэс харж байна. За мөн түүхэн үйл явдлаар Бурхан өөрийгөө онцгойгоор илчилдэг. Хуучин гэрээний гитлэл номон дээр Бурхан Израильчуудыг Египтийн боолчлолоос хэрхэн аварч гарч ирсэн, өөрийн хүч чадал, өөрийн оршин суугаараа ил тод тэр майхан цөлдөх майхан сүнд Бурхан өөрийнхөө оршихуйгаар өдөр нь үлэн багнаар, шөнө нь галан багнаар Израильчуудыг 40 жилийн турш удирдахдаа Бурхан бий бол байгаа та нарын Бурхан гэдгийг бол харуулсан түүхэн үйл явдал байна. За мөн зүүдээр, үзэгдлэр Бурхан өөрийгөө илчилсэн. За зүүд гэдэг бол унтаж байхдаа бидний хардаг зүйл байгаа. Авраам, Йосеф Бурхан зүүдээр өөрийгөө илчилж байсан. За үзэгдэл гэдэг маань сэрүүн байхдаа хардаг зүйл байгаа. За үүнийг Бурхан Петр, Паул нарт өөрийнхөө хүслийг тодорхой илчилж байсан. За мөн Тэнгэрлэг дуу хоолойгоор Бурхан өөрийнхөө хүслийг маш тодорхой илчилж байсан. Бурхан Мосетэй шууд өөрийнхөө хүслийг илчилж ярьж байсан. За сүүлчийн хэсэг бол Бурхан биеэс хүн биеэр төрлөө сольж ирсэн. Тэр зүйл бол Бурхан үнэхээр онцгойгоор илчилсэн. Өөрөөр хэлбэл Есүс Бурхан мөртлөө хүний биеийг өмсөн хүмүүсийн дунд амьдрахдаа Бурхан бидний дунд амьдарч хизээч хүн Бурханыг хараагүй боловч Есүсийг харснаар Бурханыг харсантай адилхан гэдэг зүйлийг Есүс хэлсэн. Өөрөөр хэлбэл төрлөөс хэлсэн. Бурхан гэдэг төрлөөс хүн гэдэг төрөл рүү Бурхан хүч ирээд өөрийгөө онцгойгоор илчилсэн. За ерөнхий илчлэлийн үед хүмүүс ерөнхийдөө Бурхан гэж байдаг гэсэн ойлголт авсан байдаг бол онцгой илчлэлийн үр дүнд Бурханы авралын замыг олж Бурхан таалагдж хэрхэн амьдрах, Бурханыг хэрхэн алдаршуулж түүнтэй хамт алхах вэ гэдэг зүйлийг сурдаг байна. За хамгийн сүүлчийн ойлголт бол төсөөлшгүй гэдэг ойлголт байна. Хэдийгээр бид Бурханыг ерөнхий илэрхийлэлээр онцгой илэрхийлэлээр таньж мэдэж болох ч гэсэн бид үүгээрээ Бурханыг 100% таньчлаа гэсэн үг бас биш. Яг л Бурханыг хинч бүрэн төгс ойлгох боломжгүй. Бидний бяцхан оюун тархинд Бурханы тэр төсөөлшгүй тэр ойлголтыг боловсруулах ямар ч боломжгүй. Гэхдээ Бурхан тэр хүнд бодтойгоор, ойлгомжтойгоор бие оршин байдгаа. Би бол чиний Бурхан гэж залбиралд нь хариулж, бодит амьдралд нь тусалж, Бурхан үнэхээр байдаг гэсэн итгэл үнэмшлийг хүмүүсийн дотор өгч байдаг юм. Тийм учраас бид үнэндээ Бурханы талаар 100% мэдэхгүй ч гэсэн Бурхан бидэнд ойлгох хэмжээгээр минь итгэж чадах тэр хэмжээгээр минь өөрийгөө бидэнд илчилж байдаг. За хуучин гэрээний Иремья номын 9-р бүлгийн 23-аас 24-р эшлэлийг та бүхэнд уншиж өгье. За энэ дээр ингэж хэлсэн байна. Яавэ ийхүү айлдаж байна. Би СМО хувилбараас уншиж байгаа стандарт монгол орчуулга. За уншия. Яавэ ийхүү айлдаж байна. Ухаанд мэрэгнэн ухаанаараа бүү сайрхаг. Эр чадалтай чадалтаа бүү гайхуулаг. Эрдэж сайрхмаар байгаа бол харин инрэл журам шудраг ёс зөвхт явдлыг энэ дэлхийд хэрэгжүүлдэг Яавэ гэж эрхэмнэж намайг мэдснээрээ сайрхаг. Эдгээрийг л би бахтан таашаадаг. Яавэ би тунхаглаж байна гэж. Тэгэхээр хүмүүний жинхэнэ бахархал нь өөрх нь эрдэм боловсрол, чадал, зэрэг, дэв, амьдралын чанцаа тэр биш. Харин өөрийнхөө Бурханыг таньж мэднэ гэдэг бол үнэхээр эрхмийн дээд бахархал юм а гэдэг зүйлийг Яавэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний хувьд Бурхан гэж байхгүй зарим хүмүүс хэлсэн ч гэсэн Бурхан бол оршсоор байгаа. Бурханд итгэхгүй байсан ч Бурхан бол оршсоор байгаа. Тийм учраас бидний хувьд ерөнхий болон онцгой илчлэлээр Бурхан бол үнэхээр байдаг гэдэг зүйлийг бид мэднэ. Дээрээс нь ялангуяа онцгой илэрхийлэлээр Есүс Христ итгэснээр тэр хүний нүдэн нээгдэж Бурханыг илүү таньж мэдэх шинэ үе хаалга нээгдэв юм. Тийм учраас бид Бурханы талаарх доктрин гэдэг хичээлээрээ илүү чухал нарийн зүйлийг дараа хичээлээр үзэх болно. Эзэн та бүгдийг дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.